Айгу. Тэ. Окей. За бүгд нь орой минь төргий. За өнөөдрийн лайв маань хоёр зорилготой өнөөдрийн лайв хийж байгаа. За англи хэл сурахтай холбоотой ямар нэг асуулт байвал сонирхож байгаа ганц хоёр асуулт та бүхэн асууж болно. За түүнээс гадна 5 сарын 16-нд буюу яг маргааш эхлэж байгаа манай англи хэлний дунд чатны одоо бидний нэрээ уудсан болсон брэнд сургалт гэж явагддаг. За энэ сургалт маань яг маргааш эхлэж байгаа. Тэгэхээр энэ англи хэл сурах минималист арга барил гэж юу юм те гэдэг талаар бас та бүхэнд юм танилцуулгыг хүргэх юм. За тэгэхээр ямар ч байсан та бүхэн яг одоо өөрсдөө одоо сонирхож байгаа асуултууд байвал бичиж болно. Тий. За англи хэл сурахдаа 1 жилийн дотор одоо маш сайн англи хэл сурах боломж уг нь бол хүн болгонд байдаг. Хүн болгонд биш. Ер нь бол манад бол байгаа. Тий. Тэр нь бол нөгөө минималист арга барилтай англи хэлийг одоо хамгийн богино хугацаанд хамгийн гол юмнуудаа сурах юм минималист арга барилаар явагддаг. Ийм одоо сургалтууд явуулдаг. Ийм сургалтын төв байгаа. За тэгээд би бол яг үндсэн багш нь Ариун Туяа гэж хүн байна. Тэгэхээр анхлаа одоо тийм манай лайвыг үзэж байгаа хүмүүс байвал англи хэлний багш орчуулагчийн мэргэжилтэй тэгээд чөлөөтэй англи хятад хэлтэй ийм англи хэлний олон жилийн одоо тий туршлагатай багш байна. За тэгэхээр юуны түрүүнд та бүхний асуулт бичиж авах зуур та нарт юу хэлэх вэ гэхээр ер нь бол ингэж байгаа. Англи хэлний сургалт бол гадуур бол мэдээж маш олон байгаа шүү дээ. Тэгэл сургалт болгоо одоо манайх хамгийн мундган манайх хамгийн лаган гэж явагдаж байгаа. Тий. Тэгэхдээ яг ингээд микроскопоор тий гэдэг юм уу одоо дурангаар яг томруулаад ингээ харах юм бол ер нь бол англи хэл яг үнэхээр үр дүнд хүрэх гэсэн serious нэ тий бүр одоо маш их тийм хүсэл эрмэлзэлтэй хүмүүс бол мэдээж зөв сургалтаа сонгох юм бол тэр англи хэл сурах замыг бол маш их товчилдог. Тэ? Бид нар ер нь тийм ч амжилтанд хүрэхэд магадгүй 10 жил махарч ингээд ажиллаад 1 жилд нь маш сайн тэ яг одоо байгаа оноод маш сайн юм хийсэн бол тэр 1 жилийн хөдөлмөр бараг 10 жилийнхтэй тэнцдэг тэ тэгэхээр түүнтэй адилхан яг англи хэл сурахад өнгөрсөн 10 жилийн хугацаанд жоохон тааруу сурсан байж болно тэ тийм сайн биш байж болно тэглээгээд би сурахгүй гэсэн үг биш. Харин ч энэ 10 жилийн хугацаанд та юм хийгээгүй бол одоо 1 жилийн дотор энэ хугацаагаа товчлоод маш сайн одоо чөлөөтэй англи хэлтэй болох юм боломж байдаг. За манай энэ брэнд сургалт бол яг 1 сарын сургалт л та. Тэгээ 1 сарын сургалт. Тэгээд энэ сургалтаар англи хэл сурахтай холбоотой бүх асуудлыг одоо шийддэг. Тэгэхээр сургалт болгоом би түрүү эхлэхэд хэлсэн. Манай сургалт мундаг гэж хэлдэг. Тэгээд яг үнийг хэлэхэд бол яг мундаг гэдгийн цаана юу вэ гэдэг ингээд те томруулдаг шилээр ингээд харах юм бол бүх сургалтууд хизээч цогц биш байдаг. Одоо асуудлыг ерөөсөө цогцоор нь шийддэг гэсэн үг те. За нэг бол орчуулгын сургалт те зөвхөн орчуулга одоо англи монгол орчуулад те орчуулгын сургалт ч гэдэг юм уу. Уншиж сурахаа англи хэлний сургалт гэдэг. Орчуулгын сургалтаа англи хэлний одоо цогц сургалт гэдэг байгаа тийм. Цогц бол биш. Тийм. Англи хэлийг яг ингээд мод гэж үзэх юм бол мод гэд үзчихэж л та тийм. Тэгэхээр энэ орчуулах ч юм уу, унших чадвар ч юм уу, эсвэл одоо юу гэдгийг тийм дүрм гэсэн энэ сургалтууд бол ерөнхийдөө англи хэл тэр том модны зөвхөн нэг мөчрийг л судалж байгаа хэрэг багхгүй юу? Тийм. Нэг мөчрийг навчтай нэгээ судалж байгаа. Гэхдээ тэр чинь хэл гэдэг чинь систем шүү дээ тий. Ийм одоо том систем байгаа. Энийг зөвхөн нэг мөчрийг нь судлаад энийг ойлгочих юм модыг ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө
хэдийгээр ингээд цогц системтэй гэл ийм үгнүүд ингээл яваалаа тий. Яг үннийг хэлээл ингээл яхаар нэг номноос англи хэл үздэг ч юм уу тий. Тэргүүл тэр номыг худалдаад авчвал баг цаг хэмнэх юм биш үү тий. Тэгэхээр одоо сурах бичгийн ганцхан сурах бичгээс англи хэл сурна гэж боддог одоо тэр үе одоо өнгөрсөн шүү дээ. Хүн бол маш олон сонирхолтой их сурвалжуудаас мэдээлэл авч иж өөрийнхөө сонирхдаг тэр чиглэлээр ингэ сурах хэрэгтэй. Гагцхүү яг энэ англи хэлний модны үндэс модны тэл гол байгаа. Тэрийг ойлгох суур ойлголт маш чухал байгаа. Энэ ойлголтыг ямар сургалт одоогийн байдлаар өгч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ мод гэдэг энэ системийн үндэс тэр одоо модны тэр голыг одоо олгодог тэр бүх мэдлэгийг олгодог сургалт бол энэ манай брэнд сургалт гэж ерөнхийдөө ойлгож байна. Тий. Тэгээ энэ сургалт маань минималист арга барилаар явдаг. 100% одоо минималист. Тэгэхээр уламжлалт аргаас одоо залхаж байгаа илүү дээ тий хүн болгоо. Одоо нөгөө нэг бид нар чинь ингэдэг штэ завгүй явжлагаа бол ингээ өөрийгөө хураад би завгүй яаж байгаа юм чи би амжилтанд хүрэх ёстой гэдэг те лаг англи хэл сурах ёстой. Үгүй тань шиг завгүй 3 сая хүн байна. Магадгүй те 2 сая хүн байна. Тэ одоо айгу махар сурдаг өдөр болгоо англи хэлээ хийдэг. Тэгээд англи хэл хийзээ сурахгүй. Тэгвэл англи хэлийг яаж сурах ёстой юм те англи хэлийг хийхдээ айгу юм зүгээр нэг ном барьж аваад үзээ суугаад ивэл сайжирчин гэж бодож штэ. Үгүй тэрийг системээр нь ойлгохын тулд ийм яг одоо цогц те тэр үндсэн мэдлгүүдийг гол мэдлгүүдийг тэргүй ингээл навч мөчрийн нэг нэгээр нь заагалахгүй штэ те. Тэр агуулгыг олоод авсан хүн бол дараа нь ямар сургалтанд суух шаардлагагүй хинээс ч юу ч асуух шаардлагагүй өөрөө ингээд бүх юмаа цогцоор нь ингээ ойлгоод авчиж байгаа. Тэр энэ сургалт яг Монголд явж байгаа одоо цорын ганц минималист сургалт байгаа. Манайх сургалт бол ерөнхийдөө дандаа минималист сургалтууд тэгтээ 5 сарын 16-нд эхлэх сургалт бол манай брэнд сургалт гэж ярьдаг те англи хэлний ярих бичих чадварыг маш их сайжруулдаг. Тэгээ унших сонсох тэгээ зуршил яаж бий болох вэ те хүн сурж байгаа шнэ англи хэлийг те хүн тэгээ хүний амьдралтай нь холбоно гэсэн үг. Тэгээд дээрэс нь хүнд ямар асуудал бэрхшээл тулгардаг юм мэдээ завгүй байх залахгүй байх те тэр бүгдийн цогцоор нь үндсээр нь бүгдийг шийдэж өгсөн сургалт гэж ойлгож байна. Тий. Тэгэхээр энэ минималист арга бол ерөөсөө хаач давтагдчихгүй ийм одоо шинэлэг тэгээ хамгийн гол нь маш үр дүнтэй. Тэгээ 1 сарын сургалтаар та нар өнгөрсөн 10-20 жил хизээч ойлгоогүй ирэх 10-20 жил магадгүй хаанаас ч олж мэдэхгүй ийм гоё цогц ойлголтуудыг маш сайн ойлгоод хэрэглэж чаддаг бүрэн тэ зүгээр ойлгох нэг өөр тэрийг хэрэглэж чадах бас нэг өөр асуудал шүү дээ. Ийм сургалт байгаа. Тийм учраас таны нөгөө бүх асуудлыг цогцоор шийднэ гэж байгаа. Энд гэхдээ нэг зүйл байгаа тэрний юу вэ гэхээр дүрм огт ярьдгүй. Англи хэлний дүрмийг салгацсан. Тэ англи хэлний дүрм хэрвээ сонирхно гэж байгаа бол салгацсан байгаа. Гэхдээ англи хэлний дүрм бол англи хэл сурахын ерөөсөө 5% шүү дээ тэ 95% шал өөр юм байна. Тэр 95% нь юу вэ гэдгийг энэ сургалтаар үздэг. Тэгжээж энэ 100% юм систем бий болж байгаа. Тэгэхээр одоо нөгөө уншиж сурах сургалт гээл нэг сарын сургалт байна те. Үйл өгөө 26 цагийг ойлгох сургалт ч гэдэг юм уу. Иймэрхүү нэг одоо англи хэлнийг ингээ мод гэд түрүү би эхлэхэд хэлсэн. Тэр модны нэг мөчрийг судалдаг юм биш. Энэ бол үндсээр нь яг тэр голоор нь ойлгож авдаг учраас яг голыг ингээ базаад авчдаг маш үр дүнтэй. Өөрөө бидээ сурах арга барил болж байгаа юм гэсэн үг. Минималист арга. Магадгүй энэ англи хэл сурсны энэ аргаараа та нар амьдралдаа өөр юу ч маш богино хугацаанд сурч ойлгох чадвартай болдог. Ийм маш олон талын давуу талтай юм сургалт байгаа. Тэгээд мэдээж зөвхөн сургалтынхаа тухай ярихад би магадгүй 3 цаг бүтэн ярьсан ч надад бол багтана. Тийм учраас товчхондоо бол ингээд энэ үргээд ерөнхий товч танилцуулга ерөнхий танилцуулга дуусгая. За сургалтын яг үндсэн одоо юу болохоор 1 сарын хугацаанд нийт 23 удаа орно. Хичээл үндсэн хичээл
23 удаагийн хичээл 1 сарын хугацаанд үзнэ гэсэн үг. За түн дээр нэмээд төлбөрт багтаагүй ч гэсэн би яг өөрийн хувийн маш одоо нууц тийм одоо тэ зөвлөгөө 6 удаа тийм лайв зөвлөгөөг өгдөг. Яг тэр сургалтанд сурж байгаа хүмүүстэй. За дээрэс нь ярианы яг багштай одоо ингээд яаж байгаа шиг нүрээ харилцаад ингээд асуултаа асуугаад ингээд ярианы дадлага бас ганц 2 удаа хийдэг. Ийм одоо цогц сургалт байгаа. Тэгээ ердөө 147,000. Энэ бол өмнө нь бол 247,000 байсан. Тэгээ 247,000 байхдаа ч надад бол маш хямдхан санагдчихсан. Тэгээд хүн нөгөө бүх юмаа зориулж те хааж байхгүй ийм одоо те минималист арга гэдэг зүйлээ гол нь үр дүн хүн болгонд гараад манай сургалтанд сурж байгаа бүх сурагчид 100% маш өндөр сэтгэлдээ бүр одоо жилийн дараа хүртэл багшаа би нөгөө аргаараа явж байгаа маш их баярлалаа гэдэг ингээд те мессежүүд ирдэг. Ийм үр дүнгийн би савнараасаа маш их сонсцсон учраас миний хувьд энэ нөгөө 247,000 өмнөх мөнгө бол маш хямдхан байсан. Тэгээд айгүй жоохон хайрын санагддаг байсан. Тэ энэ бол миний одоо 17 жилийн өмнө тэ би одоо хүмүүс яагаад англи хэл сурахгүй байна? Яагаад энэ номноос хариулт олдохгүй байна те? Яагаад энэ дүрмээс хариулт олдохгүй байна? Яаж одоо энэ хэл гэж юу юм гэдгийг ингээл ухсаар агаал ийм байх ёсгүй, ийм байна. Бүр маш гүнзгий судалгаа хийгээд ингэж жагаад хамгийн сүүлд нь за хэл гэж ерөөсөө ийм байдгийм байна. Хамгийн гол суурь нь ийм дээр үндэслэж байгаа юм байна. Тэгвэл энийг иймэрхүү байдлаар ингээд сурчээ гэсэн ийм одоо арга барилыг 17 жилийн туршид боловсруулж тэ одоо явж байгаад одоо бүр ингээд төгс ингээд хэмжээнд хүрсэн ийм одоо үр дүн нотлогдсон судалгааны үндэслэлтэй ийм сургалт байгаа. Тэгээ 247-оос одоо 40% хямдарсан. Ерөнхийдөө бол нөгөө ковидын үеэс хойш ингээд хямдарсан. Тэгээ ковид цар тахлын үеэс хойш бас эдийн засаг хэцүү, хүмүүсийн амьдрал хэцүү байхад нь бас тэгээ боловсрол гэдэг бол хүний амьдралыг одоо таныг амжилтанд хүргэх, өөрийгөө таньж мэдэх тэ ийм боломжийг олгодог зүйл бол англи хэл шүү дээ тэ. Тэгэхээр англи хэл танд талхаа олж итгээд, хоолоо олж итгээд бол хамгийн их хэрэгтэй зүйл учраас би бүр талхны үн нэмэгдсэн ч гэсэн энийг эсрэгээр нь 40% бууруулаад 147,000 1 сарын тий бүр сая гаруй төгрөгийн үнэтэй байлгах ч юм яригдчихсэн. Тэгтээ би бол эсрэгээр нь миний зорилго бол тий зүгээр нэг хідэн бор цаас олох огт биш. Энэ салбарт тий бас өөрийн гэсэн хувь нэмрээ оруулаад хаач байхгүй тий хин ч энийг сэдээгүй. Тэгээд маш олон жил ингээд хөдөлмөрлсөн. Энэ хөдөлмөрөө ерөөхдөө бол маш хямдхан үнээр тэ ингээд хамгийн гол нь энэ сургалтанд сууж байгаа хүмүүс нь өөрсдөө маш их өндөр үр дүн амьдралынхаа 10 жилийг товчилдог гэдэг утгаараа үнэлж баршгүй ийм одоо их үн цэнийг өгдөг ийм сургалт өгдөг. Тэгээд тийм миний гол зорилго угаасаа хүн туслах те энэ англи хэл гэдэг юмыг сурах гал ингээл зовж явах ямар шаардлагагүй те. Тэгээл нэг ингээл асуултын тэмдэг ингээл юу ч ойлгохгүй нэг өдөржин юм нухдаг, үр дүн хизээч гарахын ярьж чадахгүй, бичиж чадахгүй ингээд нэг хоёрын оронд нэг модон англи хэлтэй байхаас хүн болгон залхаж байгаа, уламжлалт аргаас хүн болгон залхаж байгаа. Өнгөрсөн 200 жилд ямар ч үр дүн өгөөгүй, ирэх 200 жилд хизээч үр дүн өгөхгүй ийм уламжлалт арга бол одоо гадуур явагдаж байгаа. Ер нь бол бүх сургалт уламжлалт аргаар явж байгаа. Тэгтээ наана бол яг гой нэр ингээд юу яаж болно тий ер нь бол тийм байна. Уламжлалт биш гэж юу юм цоо шин нэмэг хэлээд байгаа шүү дээ. Тэгээ цоо шин нэм гэхээр нөгөө нэг бүр үндэс суур мөчр тэр үндэсний бүр ширхэг бүрийг судалж ээж ингэ чи гаргаж ирдэг болохоос зүгээр нэг 2 жилийн дотор гарч ирэнгүүтээ би лаг англи хэлний багш гэдэг ингэхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэрийг болвол одоо үед яг тэр нэг талын давуу талч гэсэн бас нэг талын
жоохон дутагдaltaй мó гэж харж байгаа. Юу гэхээр хүн болгон англи хэлний багш болчихоо яваад байна те. Би 10 жилийн өмнө өөрийгөө амар голдог байсан. Судалгаагаа хийжсэн. Би тэгтээ ямар ч багшаас ер нь бол нэлээд гайгүй гэдгээ мэдчихсэн ч гэсэн яг амар олон хүнд бүр өмнө гараад ингээд би лаг багш гэж ингэж хэлэх хэмжээний бол байгаагүй. Тэгээ явж за одоо ер нь боллоо тий. Одоо бол би өөрийгөө ямар ч байсан багш гэж хэлэх хэмжээний тий. Минималист арга гэдэг бол хаанч давтагдчихгүй. Энэ үр дүн нь бол ингээд хүмүүстээр нотлоод тий туршаад ингээд явж хагаад одоо бол төгсрлөө гэсний үндсэн дээр энэ брэнд сургалтаа хамгийн эхлээд эхлүүлчихсэн. Тэгээд үн дээр бол нөгөө бусад сургалтууд бас нэмэгдээд ингээд явсан. Тэгэхээр энэ брэнд сургалт бол ерөөсөө англи хэл сурахад бол тийм 10 жил зарцуулахгүй тий. 1 жил бол ер нь бол хангалттай. Тэгээд 1 жилийн дотор тэгтээ энэ нөгөө брэнд сургалтанд ямар хүмүүст зориулсан сургалт вэ гэхээр англи хэлний суурьтай хүмүүс шүү дээ. Баг зэрэг суурьтай. Яг нэг уншаад нэг ойлгодог, нэг уншаад ойлгодог сургалтанд суудсан хүмүүс болно. Тий. Тэгээд хамгийн гол нь англиар одоо чөлөөтэй ярьж бичих маш сайн чадвартай болно. Дээрээс нь магадгүй сэтгэл зүгээ тий ер нь бол амар өндөр бүтээмжтэй яг юмдаа төвлөрч чаддаг ийм болоход энэ төр бас нэлээд тусалдаг ийм сургалт, ийм цогцтой. Хүн юм чи англи хэлийг сурж байгаа. Тэргүй зүгээр л ингээл энэ үүлүүгийн цаг ийм гэл ингээл ярихгүй тий. Яаж бид нар тий хамгийн бага хүчин чармаалтаар болж өгвөл хуруу умсаа нэг айхтар хөдлөхгүйгээр маш ухаалаг бөгөөд залах уу тий тийм зөвүүн аргаар тий амар кул гэдэг чи одоо монголоор амар зөвүүн арга гэж нэрлэх юм уу? За ямар ч юм нэг амар кул арга байгаа. Тийм минималист арга байл. Тэгээ энэ бол нөөрхөн цагийг айгүй өөр бүтээлтэй юмд өнгөрүүлдэг тийм хүмүүс зориулсан ерөөхдөө юм сургалт. Тэгээд гадаадаас маш олон хүмүүс оролцдог. Тэгээ газраас ингээд та нар хаанаас оролцож байна ингээд асуухаар бүр энтхэг Дубай одоо юу Шинзланд зарим нь бүр сонсож дуулаагүй газруудаас тий Украин энтергээл оролцож ирсэн энтер явж идэг байсан. Тэгээд тэгэхээр ерөнхийдөө гадаад яг сурч амьдэрдэг хүмүүст бол маш их хэрэгтэй. Тэгээд хэлийг бол ерөөсөө сурсан шиг сурна гэдэг нь зүгээр нэг номын хуудсан дээрх агуулгыг бид нар бий заадгүй юу заах гэхээр холистик те бүх талаас нь. За гадаад хүнтэй яаж ярих вэ? Тэдний сэтгэлгээ нь ямар ялгаатай юм те. Бид нар одоо барууны илүү гоё юм нээлттэй задгаас сэтгэдэг ийм болохын тулд яах юм те? Яаж бүтээлч байх юм гэх мэт ийм нэмэлт хичээлүүдийн төр ороод ирдэг. Маш сонирхолтой ийм одоо онлайн сургалт байгаа. Тэгээд энэ сургалтанд та бүхэн яг одоо хамж бүртгүүлээрэй. Тэгээд өнөөдөр бол 11 хүртэл тэ бүртгэл явагдана. Тэгээд та бүхэн амж бүртгүүлээд тэгээд маргаашийн сургалтаар бас уулзах гэж бодож байна. За тэгээд та бүхэнд өөр ямар асуултууд байна? Асуулт руу оръё. Тэгээд би бол сургалтаа ерөөхдөө танилцуулчлаа. Онлайн сургалт одоо үед бол юмд баригдана. Тэ би одоо жишээлбэл гаднаас ингээд сургалт явах гэхээр сонгох гэхээр заавал нэг цаг хилдэг сургалтанд би ерөөсөө хичнээн шилдэг мундаг багш байгаад би тэр цагт би өөр юм хийж иж болно шүү дээ. Өөрийнхөө хүслээр тий заавал нэг юмд баригдахгүй тий тийм нөгөө эрхчлөөнд дуртай учраас хэрвээ өглөө 9 цагт яг ингээд шомбоогоо сууж ах шаардлагагүй ямар нэг ажил яралтай янз бүрийн биш үү? Илүү чухал юм ч вэ те? Зөвхөн англи хэл сурах юм чинь хамгийн чухал юм биш ч гэж болно шүү дээ. Тэгэхээр өөр юм хийж тарах юм бол яг тэр өглөөний одоо миний ярьсан агуулга хадгалагдаад үлдэхтэй адилхан яг тэр хичээл өглөө орсон хичээл маань хадгалагдаад үлдчих учраас дараа нь хүч үзэх боломжтой байхгүй. Тийм. Тэгэхээр энэ бол аюул чухал тий. Дараа нь хүч үзэж болно. Тэгээд багшаасаа мэдээж нөгөө асуулт энэ төр байл бас асуух боломжтой. Ийм одоо сургалтаа тэгээд дөрмөөс босоод бүх асуудлыг шийднэ гэж ойлгож болно. Тэгээд англи хэл сурахдаа тань дахиж асуудал гарахгүй байна. Тийм. Дөрмийн бас цогц сургалт байгаа 1 сарын. Тэр 100% минималист сургалт. Тэгээд дүрм гэдгийг бид нар бас л нөгөө
уламжлалтаараа л нүдээлэдэг нөгөө нэг модныхоо навчин дунд төөрцсөн. Тэ дүрмийг бас бүр цогцоор нь ингээд заадаг. Манай сургалтууд ерөнхийдөө их завгүй, тэгээд залах уу, цаг зав их багтай ийм хүмүүс зориулсан сургалт. Тэгээд их өндөр бүтээмжтэй ажиллаж амьдардаг. Тэ ийм хүмүүст одоо зориулсан маш өндөр үр дүнтэй ийм сургалтууд байдаг шүү. Тэгээд за өнөөдрийн үед бол ийм байна. Тэгээд та бүхний асуултад хариулъя. За сайн байна уу? Сайн уу? Манай шав явж гин. Хээ барнан. За жаарэ. Энэ дээрээс нь ингээ явчих те. Энэ юу юм уу? За одгүй уука хай анхан шатны хизээ гэж байна. Анхан шатны 2 сургалт байгаа. Суургүй анхан. Хэрвээ огт англи хэлгүй бол суургүй анхан шат. Тэгээ суурьтай анхан. Баг зэрэг суурьтай бол. Өнөөдрийн миний яриад байгаа сургалт болохоор гайгүй суурь. Нөгөө нэг хэдэн жил нухацсан хүмүүс идэгч нэг жилээс дээш нухаад ямар ч амжилт олгоогүй. Нэг мэддэг юм шиг мэдхгүй юм шиг. Уншаад бол ойлгоно. Сонсоод бол баг зэрэг ойлгочдөг юм шиг тиймэрхүү хүмүүс зориулсан сургалтаа суурьтай. Тэгэхээр та суурьтай юу суурьгүй юу гэдэг талаар танд бас мэдээлэл явуулах хаа. Төлбөрийн үед би сая хэлсэн те үлзээ 147 мянга гэж хэлсэн. Тэгээ хонгороо ган тулга маш хурдан хугацаанд ойлгож бас ярих чадвартай яг зөв. Наад сургалт чинь. Тэгэхээр яг тань тохирсон сургалт би зөв сургалтын одоо танилцуулалтаа орж ирсэн гэж бодож байна. Суурьтай анхан шатнаас эхлэх юм уу те? Суурьтай анхан шатнаас бол суурьтай анхан бол ямар хүмүүс зориулсан сургалт вэ гэхээр хэдэн үг мэднэ те зөвхөн нэг хэдэн үгэндээ эргэлдээ тухайн үг орсон материалыг нэг хараад сонсдог. Сонсоод нэг ойлгохдаг ч юм уу те. Тиймхүү болвол суурьтай анхан сонсоод ойлгох биш. Ер нь бол нэг зөвхөн нэг хэдэн үгтэй тэрэндээ эргэлддэг тийм болвол суурьтай анханд тэгээ үсгээ мэддэг мэдээж те. Үгээ нэг ганц хоёр гайгүй ойр зуурын нэг ганц хоёр үг мэддэг. Тийм бол суурьтай анхнаас эхэлж болно. Суурьтай анхан бас одоо шинжлэгдэнэ. Дараагийн сургалтаас та тэгэхээр 100% минималист болсон тэр суурьтай анхан шатны сургалтанд сууж болно. Тэгэхээр 5 сарын сургалтаас та хоцорсон байна. Тэгэхээр 6 сард байгаа. Тийм ба. За тэгээ анхан шат дуги пүжэ суурьтай болон суурьгүй анхан шат гэж би сая хэлсэн тийм. Манай удирдлагууд бүгд гадаад хүмүүс болохоор ойлголцоход бэрх байна. Зүг хонгороо ган тулга тэгэхээр та одоо яг уул нь бол та бараг манай брэнд сургалтанд суучмаар юм шиг байх юм. Гадаадуудтай ажилтдаг бол маш хэрэгтэй. Та энэ сургалтанд брэнд сургалтанд ороод бүр өстой алтны уурхайл гэсэн үг. Яг таны хувьд бол тэгэхээр энэ болвол би таныг зүгээр өнгөрүүлэх ёсгүй сургалт гэж бодож байна. Та брэнд сургалтаас эхлэхээр ялангуяа гадаад хүмүүстэй тэргүү суурьтай анхан гэхээр дахиад 6 сарын хэр хүлээхээр та жоохон яарж байгаа юм биш үү те. Тэгэхээр тийшээ ороод үзэхэд болно. Манай сургалтчууд ч маш сонирхолтой, хөрсөн дээр буусан, практик, маш ойлгомжтой ийм одоо агуулгууд байдаг. Тэгээд үг хэллэг, материал бүх юмар 100% хангадаг. Тэгээд бүтэн жил байтугай 2 жилч хэрэглэх материалыг та нарт ингээд өгдөг. Тэгэхээр энэ сургалт бол маш одоо үр дүнтэй юу ба. За цогцоо амина гадаадаас сурч байгаа хүн цагны зөрүүгээ яах вэ гэж байна те. Монголын цагаар 3 цаг байгаад 3 цаг гайгүй. Тэр байтугай Америкаас сурж байгаа. Америкт дөнгөж очсон ямар ч хэлэхгүй. Тэгээ манай суурьгүй анхнаас эхлээд бүр брэнд сургалтыг төгсөөд багшаастаа маш их баярлалаа. Би одоо алаад өгнө. Тийм болсон сурагчтай байдаг. Америкчтэй те. Цагийн зөрүү хэдүүлээ. Тэгэхээр ийм хүмүүс л зориулсан. Одоо үед 21-р зуунд цагт баригдах сургалт би ч гэсэн сонгохгүй тий. Хичнээн мундаг. Яад гэвэл би цагаа өөрийнхөө хүслээр зохицуулдаг учраас тий. Заавал тэдэн цагт ингэ шамбогоо суужээ гэдэг юм байвал би хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр манай энэ сургалтаас тийм амар flexible тий. Ийм одоо цагаа бол өөрийнхөө хүслээр зохицуулж болно. Ийм сургалтаа. Тэгээ яг одооны миний ярьж байгаа агуулга хадгалагдахтай адилхан хадгалагдаад үлдэнэ. Тэгээд Facebook хаалтаа группээр явдаг. Тэгэхээр Facebook ашигладаг хүн болгон
ерөөсө Facebook руу ороод, групп руу ороод сургалтуудаа үзчихнэ гэсэн үг. Тий. Тэгээд мэдээж ярианы дадлага хийхдээ ерөнхийдөө бол 7 хоногийн хагас бүтэн хагас сайнд цаг сонгодог. Тийм тэр бол гэхдээ байнга бол биш. Одоо хаяа учраас тийм бэ. Тий ганц 2 удаа ганц ярианы хичээл ярианы арга барилаа олж авдаг. Бид нар яриагаа яаж өдөр болгоно давтах уу? Гоё ярианы үг хэллэг ухаанаас алж авах уу тий? Яриа гэж юу нь юу юм? Бид нар дандаа бичгийн хэлээр ярьдэн шүү дээ тий? Монголчууд бол Монголд англи хэл сурсан хүмүүс бол дандаа бичгийн номын хэлээр ярьдаг. Гадныхаа энэ чи юу яриад байгаа юм бол гайхахаар тэгж ярьдаг. Тэгээ бичиг яриа хоёр шал өөр юм байдаг. Тэгээ бичгийн хэл бас орно. Тэгээ бичиг тэгтээ тийм одоо улс төрийн талаар эссе биччих юм уу одоо эссе бичиж энэ гэдэг тийм сургалт шүү дээ. Хүнийг нэг тийм залхахгүйгээр нэг амьдрал дээр нэг хөрсөн дээр буугаад нэг англи хэлийг сурчмаар шүү дээ. Тийм эссе улс төр бүр ерөөсөө ямар ч хаваарлахгүйгээр сурмаар шүү дээ. Тэгэхээр тийм бас сонирхолтой аргаар тэгээ хамгийн гол нь үр дүнтэй практик тийм аргаар ингээд сурдаг аашсан. Тийм. Тэгээ хонгороо ган тулга бидаа сурна гэдэг чинь хүн болго харилцан адилгүй 3 сая хүн 3 сая өөр янзаар сурна. Хүн монголчууд ялангуяа нөгөө нэг бид нар 10 жил их сургуульд ерөөсөө сурах ур чадварыг олгодгүй юм шиг байна тий. Сурах зүй юм сурж ерөөсөө мэдтгүү. Юмыг хаанаас яаж ихэл сурах уу? Яавал хамгийн үр дүнтэй байдгүй. Тэрийг бол мэдхгүй болоо жоохон хэцүү. Тий. Ялангуяа та өмнө нь өөр гадаад хэл сурж байгаагүй бол бидааж хэл сурах талаар ер нь бол жоохон хэцүүтэй. Тийм. Гэхдээ муу сургалтаас муу сургалтанд сууж ирснаас бидаа сурах нь илүү идэг. Тэгэхээр яах нь вэ? Ямар сургалтанд суух вэ гэсэн. Маш сайн сургалтанд суувал таны 10 жилийн хөдөлмөр тий 10 жил товчлно гэдэг бол тоглоом биш байхгүй юу? Тийм учраас манай энэ сургалт бол та 1 сар суудсан байхад тэрний дараа бидааж сурах бол та 100% бие дан 100%. Өөр хинээс ч юу ч асуухгүй. Яг 100% бие дааж сурна. Тэгэхээр энэ сургалтын нөгөө нэг брэнд гэдэг байгаа тий зүгээр нэг сургалтаа брэнд гэж нэрлэхгүй шүү дээ тий Монголд бол ийм англи хэлний минималист дээрээс нь брэнд сургалт энэ төр гэсэн тийм та нар огт сонсохгүй байгаа. Тийм угаасаа байхгүй. Одоогийн байдлаар тийм учраас нөгөө нэг яг манай шавнырын хэлдгээр бол нөгөө Монголдоо ганц сургалт гэж хэлээд байгаа тийм тэгэж яаж байгаа. Тийм сургалт байгаа. Тийм найдаа ариун тунгалаг сайн байна уу агшаа сургалтад суугаад тухайн үедээ тийсээ хиймэл байдаг байх юм. Сургалтанд асуулт нь юу вэ би сайн ойлгохгүй байна. Ойлгоч үгдүн хиймэл байдаг байх. Сургалтанд суух та ямар сургалтанд суусан юм? Тэгээд ямар сургалтанд суусан? Та өөрөө ямар хүн юм гэдэг чи бас агиж хол шүү дээ. Нөгөө нэг одоо зүгээр л нэг одоо хоолоо ээж захтай юм үзчихэд орхичдаг хүн юм уу? Эсвэл англи хэл сурах таны хувьд амар чухал тэгээд үнэхээр мундаг англи хэлтэй. Тэгээд та юу хайнд хэрэгэл болно та чөлөөтэй англи хэлтэй болёо зүгээр нэг уншаад ойлгодог биш. Зүгээр нэг англи монгол орчуулах гэж яг юу юм зүгээр орчуулгын арга үзээд орчуулдаг юм уу? Эсвэл энээс илүү гүнзгий юм бэ нү мэдээж байгаа тэгэхээр та юу хайнд түнэгээл болно яг чөлөөтэй англи хэлтэй болъё гэвэл гадуур сургалт бол маш ховор байгаа яг чөлөөтэй англи хэлтэй гэдэг чинь бүрэн ярьж өчөж чадна хүний өмнө нүүр улаахгүй англи хэл гэсэн үг байхгүй юу жоохон муу англи хэлтэй бол жоохон нүүр улааж байгаа үсттэй зүгээр нэг уншаад ойлгочдгоо би хэлтэй гэж хэлэхгүй шүү дээ зүгээр би уншаад жоохон бол ойлгоно гэж ярьдаг үсттэй мэдгүй би болоо тэгдэг мэдгүй хүн болгоо өөр бах гэхдээ тийм бэ хувь хүний сурах чадвар сайн нөгөө сургалтын суухаараа ингэж ойлгохдаг зарим хүмүүс байдаг шүү дээ юу ч сурж үзээгүй юу ч хийж үзээгүй хүмүүс яадаг вэ гэхээр
Сургалтын сухаар нэг багш ингээд толгой руу нэг юм юулээд өгчдөг юм байлээ гэж боддог хүмүүс нь шүү дээ. Тэр бол гэхдээ аз болоход нөгөө нэг дийлэнх хүмүүсийн цөөнхөн тий цөөнхөн тий тийм үлгэрт итгэдэг жоохон нөгөө нэг хийсвэр хүмүүс нь шүү дээ. Хөрсөн дээр бууж юм хийж үзээгүй, юм сурч үзээгүй хүмүүс жоохон хэцүү л ах л та тий. За сандаг юм Мөнхбат Суургүй анхаа шат дахиж явах онлайнаар явагдана. Тий, Суургүй анхаа шат дараагийн сургалт нь хэзээ 6 сард эхэлнэ. Тий, Суургүй анхаа шат. Тэгэхээр зуны амралтаар бас тий баг болчих юм шүү тий. Тэгээд манай вебсайт бол байгаа. Тэгэхээр би энэ лайв дуусгаар энэ лайвхан дээр би вебсайтынхаа линкийг оруулчих. Төлөө оруулаад юуг нь үзэж болно. Хугацааг нь та нар харж болно шүү за. Тэгээ хүүхдийн сургалт гэхээр манай бүх сургалтанд 10-аас дээш насныхаа сурж болно. Тий. 10-аас дээш насныхаа. Манай сургалтууд тэгээд 10-аас дээш насныхаа яг ямар зорилготой сурж байгаа гэдгээс хамаарна. Шалгалт өгөх гэж байгаа бол тий магадгүй IELTS үгдэм болов арай үгүй л үү тий 10 настай. Ерөнхийдөө суурьтай бол суурьтай анхан шатнаас баг зэрэг суурьгүй бол огт суурьгүй анхан шат гэх мэт төвшний сургалтууд байгаа. Тий. Тэгээ маш юм сонирхолтой, энгийн, практик тэгж явдаг учраас маш гоё юм нөгөө идэвхтэй ойлгомжтой ингээ явдаг ба. Тий. Тий Бэрхбаатар алтан чимэг суурьгүй анхан шат байгаа. Тий. Сайн уу манай шав явж байна. Би нөгөө нэрийн би одоо зүг дотохгүй байх та. Хүүхдийн сургалтыг би сайн хэлчихлээ. Сургалтын цаг лавсруу алтан гэрэл сургалтын цаг болохоор яг ер нь бол манай сургалтууд байна штэ. За би олон юм ярьж байхаар ингээ маргааш буюу 5 сарын 16-нд эхлэх брэнд сургалтын цаг бол өглөө 9-өөс 10 цагийн хооронд ордог. За маргааш орой эхний зөвлөгөө лайв орно. Тэр нь болохоор орой 8-аас хойш ордог. Тэ? 20 цагаас хойш гэсэн үг. Тэгээ хоёлаа хатгалагдаа үлдчихнэ. Тэгэхээр хэрвээ та магадгүй өнөөдөр бүртгүүлж амжихгүй бол маргааш өглөө бүртгүүлээд тэгээ нөхөөц чинь маргааш хайчил гэж болно л доо. Тийм ба. Тий, цагийн хуваарийг би сайн хэллээ те. Ажлын 5 өдөр хичээлнэ. Тий. Тэгээд онлайн сургалтыг отгон чимэг танхимаар явагдахгүй. Тий. Одоо нөгөө цагаа айгу үнэлдэг болоод штэ хүмүүс чинь тэгэл танхим гээл нэг салганаал нэг 2 цаг нааш цаашаа явал очдог. Явж нөгөө сургалт нь хэрэг үр дүнтэй чинь тий. Маазарч гардаг. Тэгээд яг үнэндээ юу зааж чинь, юу мэддэг, ямар хүмб те, ямар хөтөлбөрөө гэд ингээ үзэхээр бас жоохон янз бүр л байгаа. Тэгээд манай сургалт бол танхимын сургалтаас магадгүй 10 дахин илүү агуулга ордог байх. Агуулга биш үр дүн те. Тэгээ агуулгын хувьд бол харьцуулшгүй. Тэгээ бусад сургалтаа бол харьцуулах зүйл бол байхгүй. Тийм одоо маш сайн өндөр үр дүнтэй. Тэгэхээр сургалтаа та нар хайхтаа танхим уу, онлайн уу гэдэг ийм нөгөө нэг амар basic асуулт асуухгүй. Юу гэх юм, ямар багш авах юм, ямар хөтөлбөрийн үр дүнтэй мүү? Тэ? Энэ хөтөлбөр нь үүссэн түүх нь юу юм? Одоо жишээлбэл манайх гэхэд минималист Монголд явж байгаа цорын ганц минималист сургалт гэж штэ тэ. Энэ арга бүтсэн түүх бол маш олон жилийн түүхтэй. Тэгээд судалгааны үндэслэлтэй багшийн ярьж байгаа агуулга, үг хэл бүрийн ард судалгааны үндэслэл байдаг. За, үүгээр бол Монголд бол цорын ганц гэдэг нь ингэж хэлээд байгаа. Тийм. Тэгэхээр мэдээж маш үр дүнтэй гэсэн үг. За. За номоо сурагч юм бэ те. Тэгээ ийш өгөх юм гинэ. За. Тэгээ ийш өгөх гэж байгаа бол брэнд сургалтанд суух хэрэгтэй. Дөрмийн сургалтанд заавал суугаарай. Тийм. Манай англи хэлний дөрмийн сургалт хааж байхгүй амар сонирхолтой дөрмийн сургалт байгаа. Тэгээ 1 сарын англи хэлний хилцүүн дүрм гэж юу бүр ингээд бүр гүнд нь ортол бүрэн ойлгоно. Тэгтээ зовхгүйгээр амар энгийн аргаар тий
Тэгээ манайх бол хүмүүсийг аль болох баг зовоохыг боддог. Нөгөө нэг тийм одоо үед бас нэг ийм сургалтууд байна шүү дээ. Амар хатуухан сургалт шүү энэ төргээд манайх бол айгу зөөлөн гэдэг нь нөгөө хүнийг чи сур гэж сурдаггүй шүү дээ. Тэ тэр хүний хүслийг төрүүлж сурдаг. Тэгээ хатуах юм шаардлагагүй. Угаасаа амар сонирхолтой агуулгыг сонирхгүй ингэж авахгүй шүү дээ. Тэгээ тэр утгаараа арга барилын агуулгын ийм айгу гоё үр дүнтэй минималист юм арга барилаар явдаг. За дөрмийн сургалтанд явж байгаа. Тэгээд энэ сургалтаа явбал дөрмийн сургалтаа дуусгаад эхлэвэл зүгээр үү гэж байна. За цагаарааш одоо дөрмийн сургалтанд явж байгаа юм байна те. Завтаа бол цуг явж болно. Яа гэвэл энэ хоёр дөрмийн сургалт брэнд сургалт хоёрын агуулга давхцахгүй. Хоёр шал өөр сургалтаа. Тэгээ агуулгын хувьд бол давхцахгүй учраас хоорондоо холилдохгүй байхгүй. Бүр тэнгэр газар шиг хоёр өөр юм явж байгаа шүү дээ. Хоорондоо холилдохгүй. Тэгэхээр хэрвээ та цаг хэмнэ гэж байгаа бол давхар сурж болно. Тий. Яг хуу цаг зав бага гэвэл мэдээж дараа нь сурсан илүү бах гэж бодож байна. Тийм. Чимгээ чимка дараагийн брэнд сургалт болохоор бас л 6 сарын 10 хэдэнд байгаа. 16 байна уу 7 тэр хавцал байгаа. Тий. За сайн байна уу? Манай Францд гэдэг шав биш үү те? Гандуурч Даранбаазарчаан Францд судалгаа хийж байгаа гэж хэлсэн баг те. Манай брэнд сургалтанд сурсан шав маань байна. Орой минь багшаа брэнд сургалт дахин эхлэх гэж байгаад баяртай байна. За аюуш тояр за манай шав байна те. Суурьтай анхан шат оюука суурьтай анхан шат хийзээ те. Яг одоо би юу нь болохоор 5 сарын биш 6 сарын 9 мөсөн хавьд байх гэж бодож байгаа. 6 сарын ихээр л байгаа тий. Цэрэн хаан тэгэхээр маш ойлгомжтой гоё хичээлүүд ордог. Бас их сонирхолтой баярлалаа. Манай шавнар бас аягүй өөрхөн ингэ сэтгэл гаргаад бичгээр бас аягүй баярлдаг шүү. За Foxstone дараагийнх нь хизээ маргааш хахт амжихгүй гэхээр тийм дараагийнх нь болохоор 6 сарын 17 юм уу 6 тэр хавцал байгаа тий. Цөөргөө анхаашны сургалтын талаар мэдээлэл өгөөч гин. За Эвшин орол бат шиг за танд мэдээлэл явуулах тий манай админ явуулна. За онлайн сургалт юм уу тий онлайн сургалт тий хин лавдорж Төмөрбаатар асуусан. Анхаашнаас сурвал бүр ихнээс өсгөө үзээд явах уу? Тий би сууси гэж энэ анхаашнаас явал суургүй анхан шат гэж ойлголоо тий. Суургүй анхан шат үсгээ эхлэн. Тэгтээ үсэг энэ үсгээ гэл ингээл заагаад байдаг сургалт биш. Үсэг гэж магадгүй ганц л хэлнэ. Тэгээд энэ үсэг орсон үгийг яаж дуудах уу? Зөв дуудах уу? Гэт ингээд практик юм тий. Тэгэхээр анхан шат гэхээр нэг ABC-г л нухад байдаг сургалт гэж бодшиж магадгүй манайх бол тийм биш. B гэдгийг чинь яг үгэнд орохоор гэж дуудагддаг шүү дээ. Тэрийг нөгөө цагаан толгой A B C D E F G гэж нөгөө дуу муу сураа ямар ч практик ач холбогдол байхгүй гэсэн. Тэгэхээр манайх илүү практик яг юу нь хэрэгтэй юм те тэр агуулга руу ороод явдаг. Үгээ зөв дуудах. Ямар ч англи үг таарлцсан яаж тааж зөв дуудаж сурах уу гэдэг маш гоё практик агуулгаас эхлээд үгээ яаж хийжлээ те за өөрийнхөө санааг яаж хийж байгаа яаж ойлгох вэ те 3 үгэн ч гэсэн багтаагаад гэдэг юм уу ийм те эхнээсээ маш ингээ идэвхтэй тэгээ минималист юм сонирхолтой аргаар ингээ сурчдаг тий. За амка альма сайн уу Цэцэнбаатар Боржгоо маш гоё сургалт байна. Тий, маш гоё сургалт юм. Монголд бол давтагдахгүй сургалт. Ер нь гадаад ч бол давтагдахгүй. Тийм, тэгээд ийм сургалт бол маш хавар ах гэж бодож байна. Хамгийн гол нь та бүхэнд үр дүн маш гоё гардаг ийм сургалт байгаа. Тий. Суурьтай анхаашны талаар мэдээлэл өгөөч гин. За, танд одоо манай админ мэдээлэл явуулах. Тийм, маргаашнаас үнэхээр хичээл сурна. Та үнэхээр гоё энергитэй шүү. За брендийг дуусаад дараагийн онлайн сургалт явагдах уу? Наби ям баярлаа. Тэгээд брэнд сургалт дуусаад дөрмийн сургалт магадгүй сонирхоод суугаарай. Тий. Дөрм гэдэг бид нар ингээл нэг дөрмийн ном ухаал суудаг тийм биш. Манай сургалт болохоор хилцүүн дөрм гэж юу юм? Бид нар
дүрм үзэж байгаа эцсийн зорилго нь юу юм те? Мэдээж юм ойлгох, өгүүлбэр уншаад ойлгох, хүний хэлсэн юмыг сонсоод ойлгох, тэрийгээ эргээд ярьж бичгтээ ашиглаж сурах шүү дээ. Тэ? Тэгэхээр энд яг гол нь одоо юу мэдсэн байх хэрэгтэй гэдэг тэр гол суурь юмнуудыг ярьдаг. Мэдээж дадлагын дасгал ажил нь тэ? Тэгвэл минималист аргаар бүх дүрмийг хаана хамаагүй хойлж заадаггүй системээр нь тэ яг эхлээд өгүүлбэр зүй тэгээд үйл үгийн цагууд гих мэттэй ингээд явагдаа. Тийм. Даваа жавхланд хугацаа хэр удаа үргэлжлэх вэ? Хугацаа болохоор 1 сар. Манай сургалтууд дандаа 1 сарын хугацаанд явагддаг. Тэгээд яагаад 1 сар байдаг вэ гэхээр ерөнхийдөө тухайн төвшөндөө дараагийн төвшин болон түүнээс дээш ингээд илүү явхад хамгийн гол юмнуудаа л богино хугацаанд олгодог учраас маш гоё цэгцтэй, системтэй юм байдаг. Тийм учраас ингээл нэг үргэлжилсэн үгийн зохиошиг нэг шатны 3 сар марч тэг ингээл залхтал ингэж мэгж явахгүй гэсэн. Гол юм олоо авчин тэг материалуудаа олоо авчин. Тэгээд би дагаад ингээд сурах арга олоо авчин. Тэгээд амьдрал бүр өстой амар хялбар болгодог тэг. Тэгээ англи хэлийг бол юу нь бол айгүй юм үр дүнгөө зоож махарч хэрэгт хэрэггүй юм хийж ингэж өнгөрүүлдэг. Тэгээ хамгийн гол юм богино хугацаанд өдрийн яг манай брэнд сургалтаар би бол ингэж зөвлөдөг. 10-ын бүгдийг заагаад өгчдөг. Та өнөөдөр 10 минут зарцуулахад л хангалттай. Завгүй хүмүүс. Тэгээ дийлэнх нь завгүй гэдэг те. 10 минутанд юу хий? Энийг хий. Иймэрхүү аргаар ийм маш олон талаас нь яриа бичиг унших сонсох. Шинэ үг тэ маш чухал шинэ үгийн хичээл бол хамгийн эхлээд ордог. Ингээд заагаа өгчин. Тэгэхээр нөгөө амьдрал айгүй хэлбэр болчихж байгаа юм тэ. Уг нь бол аливаа зүйл бид нарт яагаад хэцүү санагддаг вэ гэхээр мэдээж тэрийг ойлгохгүй байгаа учраас хэцүү санагддаг. Бүр ойлгочих юм бол юу ч хэцүү биш. Юу ч хэцүү биш. Тэгээ англи хэл ялангуяа тэр дундаа тэ хизээч хэцүү байх учиргүй, ёсгүй. Тэгээ хэцүү гэдэг үг гарч байгаа л ойлгохгүй байна л гэсэн. Тийм. Юуг нь ойлгохгүй байна гэдгийг энэ сургалтаар ингээд орж ирээд мэдчихэж байгаа юм. Тийм. За баяраа тунгаа танд манай вебсайт нь мэдээлэл байгаа. Дахиад мэдээлэл. Би штэ одоо сүүлд ирж сонсож байгаа хүмүүс байвал миний энэ лайвыг эхнээс нь гүйлгээд хадгалагдсны дараа эхнээс нь гүйлгээд үзээрэй. Би брэнд сургалтын талаар маргааш буюу 5 сарын 16-нд эхлэх брэнд сургалтын талаар нэлээд тодорхой ярьсан байгаа шүү. Тийм. За ер нь бол нөгөө 1 цаг маань бас нэлээд өнгөрөх болох гэж байгаа шүү гэн тэ. За товчхон ерөөхдөө яа. Тий. Инх баяр ингэсэн байна. Writing-га хэрхэн сайжруулах вэ гэж байна. Англи хэлний бичгээ яа сайжруулах вэ гэж байна. За англи хэлний бичиг бол товчхондоо одоо нөгөө нэг бичгээ сайжруулна гэж юуг хэлж байгаа юм тэгэхээр үгийн баялаг санаагаа илэрхийлэхэд юу хэрэгтэй юм мэдээж үг хэрэгтэй тийм үү. За үгийн баялаг агуулга та сонирхолтой гой хүний сонирхол тацхуйц ойлгох хүйц тийм товч өгöd тодорхой агуулга бичиж гэнэ үү. Агуулга тэгээ бичиг гэдэг чинь айгүй олон юмнаас хамаарж байгаа ш. Бид нар ерөөсөө ингэ задлж ойлгохгүй бичиг гэхээр зүгээр л нэг юм эсэв одоо бичээд юм гэж ойлгодог тийм биш тийм. За тэгэхээр яг нь үгийн баялаг хамгийн чухал юм. Тэ? Үгийн баялаг гэхдээ нэг үг бол биш шүү. Хизээч үгүй. Манай брэнд сургалтаар одоо та нар маргаашийн хичээл 2 3 дахь ингээд хичээлээс үг яаж хийжлэх вэ? Хамгийн үр дүнтэй 3 аргыг үзнэ. Тэгээд үг нөгөө өдөр тутмын амьдралд ажил амьдралд хэрэгтэй бүх үгээ олж авах одоо юу аавна тэ юу лээ их сурвалж тэ ном интернет их сурвалж өнтрүүд авчна тийм тэгэхээр үг бол хамгийн чухал. Тэгээд юун дээр явж илаа агуулга. За ямар агуулга бичгүү. За тэгээд өөр юу вэ? Агуулга гэдэг чинь найруулга шүү дээ, тэ. Хэр логиктой, сонирхолтой бичиж найруулга зүй. Орон нэттэй бичгийн чадвар. Тэгэхээр нөгөө бичгээ сайжруулна гэдэг үнд би илүү тодорхой ойлголт өгөх гээд. За тэгээд дүрм бол бичгийн 20%.
Тэ англи хэлний бичиг гэхээр дүрмээ сайжруулна гэдэг. Та 20% нь л яриад байна. Үлдсэн 80% нь юу юм гэхээр энэ үгийн баялаг тэр тэ агуулга байна. За өөр чи юу вэ? Тэгээ логихгүй л да холбоо. Тэгэл ийм л юм. Агуулга. Ийм байна. Тэгэхээр та энэ дөрвийг яаж сайжруулах вэ гэсэн. Магадгүй монголоор аль хэдийн айгуу логиктой тэ айгуу сонирхолтой юм өөрөө угаасаа сэтгэцдэг. Тийм хүн бол агуулгын талаар санаа зовлохгүй. Тэгээд тэр лаг гой сэтгсэн агуулгаа юу яаж чадж гэнэ вэ? Илэрхийлэх үг вэ нү? Өгүүлбэрийн бүтцээ магадгүй мэдэж гэнэ үү те? Тийм л юм хэлж байгаа. Тийм. Тэгээд бичгээ сайжруулахын тулд бичиг хэрэгтэй. Бичгээ өөр яаж сайжруулах вэ? Бичгийг биччихэл сайжруулна. Тэ биччихэл сайжруулна. Тэгээд бичгийн бас маш олон давуу тал байгаа. Бид нар нөгөө нэг бодлоо зэгцлэх энэ төр гэл тэ. Тэгэхээр нөгөө энэ бүгдийг холбоод би танд сая сургалтаараа манай сургалтанд бас ингээ ярьдаг бас зарим агуулгуудыг товчхондоо хэллээ. Тэгээ энээс илүү сонирхолтой аргаар тэ яг юу бичих юм тэ мэдээж өөрийнхөө бодлыг цэцлэх энэ аяйгүй олон давуу талтай байхгүй юу тэ зүгээр нэг хинт ч хэрэггүй улс төрийн эсэмсээ тэ хүний амьдралаас тасарсан тийм юм хийхгүй өөрийнхөө дуртай юмар дамжуулаад ингэ бичгээ сайжруулж болно. Тэгэхээр би танд энэ хоёрт юу гэж хэлэх вэ гэхээр манай бүрийн сургалтанд би таныг заавал суугаарай. Тийм. Нэг сарын хугацаанд та зөвхөн бичих биш. Бичгийн талаар 360 градусын ойлголттой болно. Бүр бүтнээр нь харна. Уулын орой дээрээс юм хардаг штэ. Яг тэрэн шиг бүтэн харчин. Тэгээд дээрэс нь яриа сайжруулна. Уншиж бичих тактикийг сурчин, тэ? Тэгээд тэр нөгөө бусад одоо нөгөө нэг миний бас гоё нэмэлт өгдөг зөвлөгөөнүүдийг тэ амьдралд хэрэгтэй энэ зүйлүүдийг сурна. Тэгэхээр IELTS сухиж байгаа хүмүүст бас энэ сургалт маш чухал. Яагаад гэвэл яриа бичгийг хамгийн богино хугацаанд бүрэн эзэмшиж ойлгох сургалт бол магадгүй энэ сургалт л байгаа тий. Тэгчээ дараа нь яг нөгөө нэг IELTS-ийн зүгээр нэг юм уу тактик одоо юу гэдэг юм те нөгөө шалгалт авах нэг форматтай танилцах хэмжээний тийм ном дээр ажилладаг сургалтууд бол тэрийг бол баг өөрөө ном дээр ажиллаж сурчин. Тийм байна. За Бэрхбаатар алтан жимг 10 настай хүүхдээ анхаарчнаас тий суургүй анхаарчнаас сургаж болно. Тий суургүй анхаарчнаас. За булгаар ган төмөр брэнд сургалт ямар төвшөнтэй хүмүүс суух боломжтой гэж байна. За брэнд сургалтанд бол нэгээс дээш жил англи хэл нь ухаад нэг ойлгохдаг юм шиг, гүйч юм шиг ярьж бичиж чаддгүй. Уншаад тодорхой хэмжээнд гайгүй ойлгоно. Сонсоод магадгүй заримдаа барьж авахгүй янз бүр тий ийм хөө суурьтай хүмүүс зориулсан сургалт байгаа. Тий. Тэгээд 100% минималист шинэлэг арга барилаар явагддаг ийм сургалт байгаа тий. Тий. За тий амка альма за би ингээ лайв хадгалагдана. Тий лайв хадгалагдана. Баярлаа цагаарааш баярлаа. Мэдээлэл аваа гэдэг дэгийн мөрөө за танд мэдээлэл явуулах бах. Зүүн манг байгаа юу чулуун аав гэ зүүн манг байхгүй. Тий их цайлаар сураа манай шат байна. Одоо сургалтанд сууж байгаа тий. Үнэхээр минималист сургалч юу одоо сурч байгаа сурагч байна. Баярлалаа гэж гол нь өөрөө сайн давтах чухал юм бэлээ. Баярлалаа. Цогт Баатар хүү мэдээлэл аваа яхаш та. За ойлголоо. Орой минь брэнд сургалт дахин шинжилгэсэн үү? Мишель Миш манай брэнд сургалтын төгсөгч байна. Тий, брэнд сургалт маань агуулгын хувьд бол нөгөө л өмнөх таны сурч байсан агуулга бол адилхан. Тий. Тий брэнд сургалт бол шинжлэхдэггүй. Угаасаа брэнд сургалт анхaalж гарч ирэхээрсээ л ерөөсөө 100% тэ энэс илүү шинжлэлтэн гэж бол ойрын хэдэн жилд бол байхгүй. Тийм сургалт байгаа тий. Тийм байна. Тийм байна. Тийм. Бусад сургалтууд бол бүгд ингэ шинжлэгдсэн явж байгаа. Жишээлбэл суурьгүй анхан байна тий. Улам төгсөрсөн гэсэн. Суурьтай анхан одоо суурьтай анхан дараагийн шат бүр 100% минималист болж байгаа гэх мэт. Дөрвөн бас 100% минималист болсон. Тийм байна. За
Булгаагаан төмөр брэнд сургалтын талаар мэдээлэл авна. Суурьхан хашигт суусан маш гоё сургалт байна лээ. Дараагийн сургалтанд цаанаа. Цэцэг маш баярлалаа. Манай шавнар бас нэг хөөрхөн штэ ингээд бас нөгөө хүмүүс бас те айгу үр дүнтэй гэдгийг би яагаад ингэ баярлдаг вэ гэхээр би уул нь ол нэг ингээд юуныхаа талаар нэг ярих нэг уул нь ярихгүй байвал бүр сайн юм шиг амар надад л их амар байдаг тий. Тэгээд манай шавнар миний өмнөөс бараг ингээд хамаагүй илүү маркетинг хийчихэр тий ийм байхгүй тий. Тэгээд та бас ингээд цаг зав гаргаж ирээд ингээд багштай бас тусалж байгаад маш их баярлалаа. Тий. Зол баяр золоо завгүй гэж байсаар олон ил талдлаа да. Энэ удаа бүртгүүлээ банкны дансан байна багш. За. Танд одоо мэдээлэл явуулна. Тий. Одоо бүртгэл явуулж байгаа. За тэгэхээр зол баяр золоогийн асуултаар ингээд ерөөдөө ол дуусч байна. Тэгээд танд манай админ одоо мэдээлэл явуулчихна. Тэгээд өнөөдрийнхөө лайвыг бол ерөнхийдөө энэ үрээд нэлээд орой болсон. Тэгээ үсгэцэс хэсэцээс та янз бүр сууж байгаа шиг байна. За тэгээд өнөөдрийнхөө лайвыг бол ерөнхийдөө энэ үрээд өндөрлөө. Тэгээ яг одоо бол нэг 50 минут тэгээ бас нэлээд удаан ингээд хийцэн баг шиг байна. Тэгээд яг одоо маргааш буюу 5 сарын 16-нд эхлэх брэнд сургалт англи хэлний дунд чатны. Тэгээ өмнө нь бол pre-intermediate гэдэг нэртэй явсан. Тэгээ одоо нэр нь өөрчилсөн. Яагаад гэвэл энэ бол анхаарчны сургалт биш юм аа тий. Бүр дунд байтугай агсан шатанд аваачих ийм хэмжээний сургалт юм аа тий. Тэгэхээр нэрний хувьд өөрчлөлт гарсан болохоос биш. Нөгөө нэг агуулга брэнд маань хэвээрээ явж байгаа. Өмнө нь бол pre-intermediate, intermediate хоёулаа багтсан гэсэн үг. Ийм англи хэлний дунд чатны ийм сургалт байгаа. Тэгээд яг маргааш 9 цагаас эхний хичээл орох чинь. Тэгэхээр та бүхэн англи хэлээ 1 сарын дотор 4-өөс босоод бүх асуудлаа нэг сайхан цэгцлээд те. Цэгцлээд ингээд нэг ширээн дээр нэг бүх юмаа сайхан цэгцлээд ингээд тавьдаг шиг. Тэгээд толгой дотор англи хэл гэдэг юмны талаар бүрэн ойлголттой болох ийм одоо бүрэн ойлголтыг бий болгох юм сургалт байгаа. Тэгээд маш үр дүнтэй 100% минималист уламжлалт биш шинэлэг ийм сургалт байгаа. Тэгээд энэ сургалтын суугаад та 1 сарын дотор англи хэл сурахад тулгарч байгаа бүх асуудлаа бүрэн шийдэж аваарай тий. Бүх асуудлаа бүрэн шийддэг өөрөөр хэлбэл ярих бичих унших сонсох шинэ үг тий. Үүн дээр нэмээд хувинтай холбоотой би яаж илүү мотивацтай би яаж завгүй бол яаж одоо тий англи хэл сурах юм. Тэр бүх асуудлыг чинь бүрэн шийдэж тий. Бүрэн гэдэг үгийг хэлэх бол тийм амархан амнаас миний амнаас бол тийм амархан бол гарах үгүй ш тий. Тийм учраас энэ маань бас маш өндөр үр дүнтэй ийм сургалт байдаг. Бүрэн асуудлыг шийддэг. Цогц, маш системтэй, маш энгийн практик хүрсэн дээр буусан. Маш хэцүү ойлголтуудыг та нар хизээч ганцаараа бие дааж үзвэл эсвэл интернетээс эсвэл номноос ингэж олох мэдээлэл ерөөсөө биш. Тийм хялбар мэдээлэл бол биш тийм. Тийм учраас маш том юм англи хэллэгтэй 360 градус те ингээд бүрэн ингээ харах, ингээд бүрэн ойлгох ийм одоо сургалт байгаа. Тэгээд маргаашийн сургалтаа бүгдээрээ олцгаая. Яг одоо амж бүртгүүлээрэй. Тэгээд хэрвээ та суурьт олтой баг зэрэг суурьтаа англи хэл үзээд ерөөсөө үр дүн гарахгүй байгаа. Тэгээд ерөөсөө уншиж чадна, сонсч чадна, ярьж бичиж чадахгүй тийм одоо суурьтаа ийм англи хэлтэй болвол энэ сургалт танд яг тохирно. 100% минималист. Тэгээд та бүхний амьдралыг, ажлыг, бүх зүйлийг одоо хялбарчлах ийм ухаалаг сургалт байна. За тэгээ бүгдээрээ бас амралтын өдрөөр энэ унтах цагаар бас ийм орой бас анхаарал хандуулж энэ лайвыг сонсчихсан та бүхэндээ цаг гаргаж сонссонд бас баярлалаа. Тэгээд маргааш бүгдээрээ зарим хүмүүстэй сургалтаар уулзна гэж найдаж байна. Тэгээд сайхан амарцгаа.